цаг гозоож байхад би алс замд гарахгүй. Цангинтал хундаг шиддэг орс зам дургүй. Цайгийн уучхаад аягийн хөмөрхөд дургүй. Цагаан олж ухаантнан харилдгүй. Монгол занд би дургүй. Монголын зохиолчдын эвлийн шагналт, нацаг доржийн нэрмжит шагналт, болорт замын эзэн яруу найрагч Цоодлын хуланг, найрагчийн цэлэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочин хомирдурлаа. Ганцхан ижидээ унших шүлэг зүгээр л нэг амьдрахсан. Ирээдүйн аниртхын бадаг, их орон танаа зэрэг. Хулангаа уран бүтээлийн сан далай мэт тарван. Шүлэг бүрэн түүний зүрх сэтгэлээс нь урган гардаг болоод арт түмний сэтгэлд хоногшиж мөнхөд дуурсагдах бүтээл болон үлдэх үзэ. Үнний мөрөөр зохиол бүтээлээ төрөвж үгсийн сайхнаар өрөөд бүхнийг даллан дуудаж яваа. Нэрт найрагчтайгаа хийсэн нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ хүргэж байна. Манай Монгол улсын яруу найргийн энэ сүүлийн 30-40 жилийн түүхэнд болорт цом яруу найргийн наадам бол нэлээд үүрэгтэй л дээ. Ягаад үүрэгтэй гэж байгаа юм гэхээр яруу найрагчдыг хамгийн их хурцлж богино хугацаанд сэтгэлийн тэрэг цалгаагаан цааснаа буулгах тийм цаанаасаа тэгж одоо эрхшээдэг гэх юм уу тийм ээ. Зүгээр яруу найрч хүн бол ингээд юм бичихгүй яваад байвал яваал гэж болдог. Энэ яг тэгэхээр энэ бол үйлдвэрлэл биш те. Цаг хугацаа нар сар шаарддаг ажил биш. Гагцхүү энэ хамгийн шилдэг шүлгүүдээ уншина гэж ер нь жилдээ нэг одоо яруу найрагчийг нэг сэгсэрч үздэг. Хүмүүсийн одоо нүдэн дээр энэ хүн яг юу ярих нь, ямар үзэл бодолтой байна уу гэдгийг нэг үздэг тийм сайхан наадмыг бол манай Монгол улсын ардын уран зохиолч Дэндвийн бүрүүд орж байгаа анх 1980-ад оны дундуур санаачилсан юм байна лээ. Тэгээд бидний хүүхэд байхадаа манай аав бас энэ яруу найргийн наадамд бас их залуухан дөнгөж оролцоод тэгээд оролцсныхоо дараа одоо мэдээж зарим жилүүд нь өвдөг шороод нь аргийн тавд унан тунан тэгээд тэр бүхнийг би их сайн сандаг. Тэгээ болорт цом яван явсаар бидний үед хурж ирсэн 1990-ад онд хэдийгээр цаг үе солигдсон ч гэсэн ганцхан зүйл солигдоогүй. Тэрний юу гэхээр болорт цом яруу найргийн наадам бол яг хэвээрээ үргэлжилсэн хэвээр байсан. Тэгээ энэ болорт цом яруу найргийн наадам 1990-ад онд ямархуу одоо шүлгүүдийг гаргаж ирсэн бэ гэхлээр Бунцгийн Бадарчин Тэмээ, Чимэд доржийн Малчин, Отхон сүрэнгийн Наян тохой Майдар, Төр хотын халаасны өрөө гэх мэтэр Жанжин дэмдийн тарьсан мод ч гэдэг юм уу нэрнээсээ ахуулаад ингээд сонсоход тэр цаг үеийн нийгмийг одоо үзэгчдийг сэрээсэн, үзэгчдийн сэтгэлгээнд бас нэлээд өөрчлөлт оруулсан тийм шүлгүүдийг одоо аван хайлж гаргаж ирсэн байгаа юм. Тэгэхээр болорт цом яруу найргийн наадам бол зарим хүний үздгээр зүгээр энэ одоо уншиж чаддаг улсуудын тэмцээн биш ээ. Ягаад тэгэхээр энэ бол яруу найрагч нийгэм хоёрыг холбодог гүүр, нөгөөтэйгүр яруу найрагчийн үнэхээр жинхэнэ чансаа шалгадаг тийм наадам гэж би хувьд дотроо бодож явдаг. Тэгээд энэ тэмцээн одоо энэ жил нодон жил одоо 30 дахь удаагийн зохион байгуулагдсан 30 болорт цомын 5 болорт цомын миний аав бит хоёр авсан байдаг юм аа. Эгчмэд мянган бүсгүй тэнд төмөр замын депод эх орныхон гал тэргийг мөрлөн зүтгэж байхад рестораны зөөгч төрхөн цагаан банд нар эрээний жүнс түшин өмнө хойгуур хүлдэж байна. Болорт цомд мэдээж шигшмэл шүлгүүд уншдаг л да. Болорт цомын үзэгчд бол сайн санаж байгаа бах. 5 даваатай байдаг. Тэгээд тэр 5 даваа нь 5 шүлэг соох, 5 өөр өнгө аястай, 5 одоо цаг үеийн гэдэг юм уу да болоод мөнхийн сэдвэр хүмүүс одоо шүлэг зохиолоо бичдэг шүү дээ. Тэгээд үүнд одоо хамгийн их тийм өөрийнхөө сэтгэлд их огшсон гэж хэлж болохоор бах та. Тийм шүлгүүдээ хүмүүс их базаадаг. Миний хувьд ч гэсэн би бол болорт цом зориулж бичдэггүй. Зүгээр гагцгүй тэр жилдээ бичсэн шүлгүүдээ болорт цомд уншихад ерөнхий чансаа харагддаг юм байна. Ер нь зүгээр хүмүүс ингэдгийн 1994 оны болорт цомд уншсан шүлэг бол ганцхан ээлжтэй уншсан шүлгийг бол зөвхөн нэг даваанд нь уншсан. Үзэгчд гэхдээ хамгийн их таалж өнөөдөр ч гэсэн одоо мөр бадгуудын цээжиндээ ингээ авч явдагт би баярлдаг. Тэр 1994 оны шүлэг бол Аз гэдэг шүлэг яасан юм байгаа юм. Аз гэдэг шүлгээр би
отголж даваагаа отголж уншсан. Тэгээд Аз шүлэг бол магадгүй төрөөчийн шүлгээс илүү бас гүн утга уян бүхий уран нарийн хийцтэй. Гэхдээ сонгомл яг яруу найраг гэдэгтэн орхоор гэж хэлж болно. Бидний тэр Азид орон дахныг хардаг нүдийг арай нээсэн илүү гүн ухаанлаг тийм шүлэг. Яагаад энэ хүмүүс харин ганцхан ээжтэй уншдаг шүлгийг гэдэг гэхээр энэ илүү их нийтлэг байдаг учраас, хүмүүсийн хүсэн хүлээж исэн сэдв учраас. Яагаад гэвэл мөнхийн ус байдаг бол хаанаас ч гэсэн олох юмсан, миний ээж настай хүн хайртай ээждээ өгөх юмсан ч гэдэг юм уу. Энэ уламжлалт бадгууд дээр өнөө цагийн яг Монгол хүний яг бодож байгаа тийм ээ. Өнөө цагийн ээж тэр их хүн өөртөө ямар их ачаа өөрч байгааг тэгж тусгаж чадсандаа ч гэдэг юм уу те. Энэ шүлэг маань одоо хүмүүсийн дунд нэлээд эрэлт хэрэгцээтэй болсон байж магадгүй юм. Зөвөр өөр шалтгаууд ч байж магадгүй юм би мэдэхгүй байна. Түүнтэй ялгаагүй 2009 оны болор цомоор бол би яасан л да. Найрагчийн нутаг гэдэг шүлэг бол Бэгзийн Яваа Хулангойн төрсөн нутагт очиод Яваа Хулангойн 90 жилийн ойгоор бичсэн шүлгээрээ энэ наадамд бас нэгэн даванд нь уншиж бас энэ болор цомыг 2 дахь удаага хүртсэн юм аа. Тэгээд өндөө бол үнэхээр баярлж явдаг. Би багшгүй. Яруу найргийг бурхан гэж хэрэг үзэх юм бол бурхны зөвхөн шавар баримлын шүтээд байх биш. Мөн чанарын шүтэх ёстой. Түүнтэй ялгаагүй яруу найраг өөрөө л багш юм бол надад бүхэн багш. Яагаад тэгэхээр яруу найргийн мөртүүд бүхэн сайн сонгодог мөр бүхэн багш. Зүгөөрлөг амьдрахсан номноос хойш бас нэлээд хугацаа өнгөрчлөө л дөө. Тэгээ үзэгчд өгсөн хүлээдэг тэр зүгөөрлөг амьдрахсан ном маань хамгийн их одоо борлуулалттай номуудаар одоо энэ жил ч гэсэн одоо хүмүүс асуугаад тэгэл дахиж хэвлэдэг. Тэгээд ерөн зүгээр нэг тийм альва ном чинь нэг реклам тохгүйгээр зүгээр аяндаа нэг борлуулалтад байдаг шүү дээ. Тийм номнуудын дотроос миний зүгөөрлөг амьдрахсан ном бол үнэхээр толгой зохино. Алтан зэгсний ангир дараа нь гарсан ном боловч энэ шилмэн шүлгийн төвөр харьцангуй өмнөх номнуудаа гарсан шүлгүүд байдаг учраас борлуулалтаараа тэрний дараа жагсдаг ч юм уу иймэрхүү байдал ажиглагддаг л да. Хамгийн гол нь шинэ номыг гаргахтаа хүмүүс ингэж нэг үйлдвэрлэж байгаа юм шиг ингээд би одоо нэг ном гаргахгүй бол болохгүй уншигчид намайг мартлаач гэдэг юм уу. Нэг юм сандарсан байдлаар ном гаргах, үзэсгэлэн гаргах, бүтээл тойрно л гэж байж болшгүй. Тийм учраас хизээ боловсрон тэр үедээ л би гаргах гэж бодож байгаа. Зоргоор тавьдаг нь миний хорон, зовоож хандаггүй нь миний лэх орон. Одогтойхон хүүчин би лав биш, оттын дор хүүхдэн хөдөлсөн ижий шүлэгчээ. Найраг хайр андын хатөдөө нанчилт хас боцохгүй амтан ойж бууж явдаач нартад ганцхан эх орныхоо төлөө зоримогхон туйлаад үхэж чаднаа. Жинхэнэ яруу найрагчин бол эх орны сэдвээс хизээч хол байж байгаагүй. Зарим хүмүүс тэгдэг л дээ. Би эх орны тухай бичиж одоо худлаа өөрийгөө нэг тийм лоцгон чадахгүй гэж. Шүлэг бичиж чадахгүй л байхгүй юу? Эх орн тэрний сэжинд багтаагүй бол эх орны тухай битээ бич. Хэрвээ багтаж байгаа бол бич. Чамд өөрийн эрэхгүй одоо хальж асгарах гээд тийм ээ. Өөрийн эрэхгүй энэ эх оронд зөвхөн уйрал хайр төдийгүй уур бухимдалчин төрөөдөө бич. Тэгээд гэхдээ энэ мэдээж илүү их тийм урд өмнө бичижсэн яруу найрагчдынхаа зүйлийг нуршаагүй давтаагүй байх ёстой. Уянгалаг бөгөөд уран яруу байх ёстой гэж боддог. Тэгээд эх орны тухай шүлэг надад цөөнгүй бий л дээ. Тэгээд энэ бүхэн хайр дундаас гарсан юм уу гэвэл бас үгүй шүү дээ. Энэ өнөөдрийн нийгэм энэ эх орн гэж яг ямар эх орн байгаа юм? Хайр хүрхээсээ илүү бүр уур хүрмээр тийм ээ. Энэ хүмүүсийг хар, энэ хүмүүсийн харанхуй байгааг хар, харанхуйдаа эрдцэн тэнэг баян юм уу эсвэл зүгээр нэг одоо юу гэдгийг өнөөдрийн нэг олигарх баян, портрийн баян хоёр бол ухтаа ялгаа байхгүй адилхан харанхуй хоосон. Юу гэдгийг төсөөллөгөө мэдлэг гэж боддог. Зүгээр дүр төдийгөн өөрийнхөө боловсрал гэж боддог ч юм уу. Энийг ингэсэн хүмүүс эх орныг авч яваад ахлаар жишээлбэл уур хүрхүү, хайр хүрхүү. Тийм ээ. Бидний хайр хүрх юмнууд зөндөл бий л дээ. Нялх хурга ишиг, тал татсан, солон, мандсан, нар энэ бүхэн эх орн мөн, төр орн гэж хаавгаа юм. Монгол хүндтэй төр орн байхгүй болчиход шүү дээ. Төр орн яагаад өнөөдөр байхгүй байгаа гэхээр төрд итгэх итгэл
байхгүй болчиход байгаа юм тийм үү? Намаас намд шидэгддэг, үзэл бодол нь худалдагдчихдаг тийм үү? Хүмүүс нь тэгээд нэг ярьснаасаа шал ондоогоор амьдэрдэг. Яг ч би яруу найрагчийг өөрөөхөө яг өөрийнхөө хэлсэн үг шиг амьдрах ёстой гэж би боддог. Эндээ ч би хурц амьдэрдэг, нүр бардам хэлнэ. Яг хамгийн үнийг хэлэх ёстой хүмүүс ягаад дандаа худлаа амьдарч гэнэ гэдэгт уур хүрдэг. Уран бүтээлчд тийм байж болохгүй. Улс төрчид бол яаж ч болно. Тэр мөнгөөр аливаа зүйлийг үнэлдэг хүмүүс ч бас олон нүртэй байж болно. Тэд нар тэгжээж амьдардаг. Ганцхан хоёр нүур гаргаж болохгүй, хоёр ба түүнээс дээш нүур гаргаж болохгүй хүмүүс бол жинхэнэ яруу найрагчд байх ёстой гэж би боддгийг. Тийм учраас хоёр нүргүүгээр нэг нүрээрээ өөрийнхөө нэгэн чигт санаагаар бичсэн эх орны маань тухай шүлгүүд бол нэлээд бий л дээ. Нэвтрүүлгийг дэмжигч Glamour Art Gallery. Хүмүүс их гайгүй нэлээд сайн мэддэг, бас яруу найрагчд маань үнэлдэг тэр эх орон танаа гэд хатуу үг хэлий гэдэг нэг тийм шүлэг байдаг л да. Эх орны тухай эх орныг бол хүүшигээ загнаж болдог. Одоо бурхан шигээ тэрний өмнө сөгдөж болдог. Тэгээд гомдлынх нь нулимсыг арчиж болдог. Бас ташуурдаж өгч болдог тийм үү. Тэгээд эх орныг би дандаа сайн сайхан юмтай зөөрлөж боддог байтал уртаашаал миний санаа алдалт юм уу? Уртаашаал миний сүрс алдалт, гомдол шимчрэл байсан тухай би шүлэг уншидэх үү. Санаа алдалт шиг эх орон. Сая 500 гаруй дээгүрчин хөндлөн гул тэнэж сахаргой дээлэн сэмэрхийг ч юм чинээ саналгүй. Саадаг шивэтэй талын шороог элэглэн хэвтээд сайхан чиг эх орон минь гэж би аяархан шивэндэг. Сая саадаг нэ чинь ганцхан төрөө билээ би. Олныхон дунд чахалдан хувьхан заяагаа нийтгэж огторгойн хоронд шалбнархон юм чинээ саналгүй. Онож алган дээр бусан мөнгөн тусал дээр олдошгүй тансаг эх орон минь гэж аяархан үнсдэг. Орох борооны чинь ганцхан тусал билээ би. Өөрийгөө чамлаж өндөр дээд бүхэнтэй таньгаал зөөрлөж өрлөг эх орнон алхан бүртээ чадлааран хайрлаа. Санаа шимшрэхгүй ганц ч өдөр харамсалтай надад байсангүй. Сайхан эх орон чи хизээ ямагт санаа алдалт минь л байсан юм байна. Эртээдхэн нэг өвгөн яруу найрагч энэ өстой нэг заяан хэсэг арт түмэн юм да гэж хэлхийг би сонссон. Энэ их үнэн үг шүү. Үнэн үг гашуун байдаг. Арт түмэн зөвхөн мөнгөнд төлөгдөөд үзэл баримтлалгүй болчихлоор яг манай арт түмэн шиг бас болтгоо. Насаараа бид нар яруу найрагчд гэдэг юм уу? Насаараа одоо төрөний тэр хэлсэн заяан хажихсан арт түмэн бэ гэж хэлдгийг хэлсэн тэр яруу найрагч насаараа энэ эх орныг хайрлаж явсан. Өнөөдөр ч гэсэн хайрлаж байгаа. Гэхдээ үзэл бодлого мөнгө л байвал хэнийг ч дагаж давхидаг. Эрх ашиг, эрх мэдэл байвал хаашаа ч хамаагүй урвдаг. Ийм арт түмэн гэж байдаг юм уу? Монголчууд ийм байсан юм уу? Тэгээд энэ эх орон гэж том л яриад байна. Эх орны төлөө яг өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Бусдыг бүтээж байгааг олж харж явах хэрэгтэй. Бусдын сайн сайхныг олж харж явах хэрэгтэй. Ийм л юм шиг надад санагддаг. Туулсан зам минь дандаа дурданхан болоод дарданхан байхгүй. Ээжийн минь заяасан газар дэлхийд үлгүйдүүлж хатуухан хөрсөнд нь эргээд шингэхэд араас уйлах жаахан хүүтэй минь асгаруудаад үлдэх нь миний илм үү эх орон. Хариуцсан ажил бүхнээ өөрөө сайн сайхан авч явахыг л эх орны төлөө хийж байгаа зүйл гин. Өнөөдөр жишээлбэл Төвдөнгийн бор шиг одоо хадан цохон дээрээс үсрэхийн хэрэг алга. Гэхдээ Төвдөнгийн борын зориг өнөөдөр бас хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр Монголын парламентод Төвдөнгийн борууд байхгүй болсон байгаа үстэй. Ард аюу шиг одоо цэцэг нуурын бослог гаргах хэрэг алга. Гэхдээ нэгэнт одоо Монгол арчилсан төр гэж байгаа. Гэхдээ тэр цэцэг нуурын төлөө цэцэг нуур шиг олон нууруудын төлөө тэмцэх иргэний эр зориг хэрэгтэй байна. Тэр болгоныг одоо мөнхөө эрийг шоронд хийдэг шиг, шоронгоор айлгадаг шиг хитрхи тийм нөгөө төрийн төмөр нүргээд тэр төмөр нүрийг хүнд үзүүлэхийн үл мэдгчин болох энэ төр бол хүмүүсийг тэр эх орон гэдэг тэр эх орныг хайрлах хайраас холдуулаагүй л дээ. Хамгийн гацгүй хүмүүсийг шантраагаад, няцаагаад. Тэгээ өнөөдөр энэ газар шорооны төлөө юмнууд өчнөө ярьж байна. Газар шороог
яах вэ? Зүгээр хүмүүсийг амарч явах үеэр энэ хуулийг батлах уу те? Энэ засгийн газрыг бид нар яах гэж гаргасан? Ардчилсан засгийн газрыг. Тийм ээ? Ардчилсан ерөнхийлөгчийг яах гэж гаргасан? Бид нар аливаа нэг зүйлд бас их тийм үнэн хандаж сурмаар байна. Юунд үнэн хандах вэ гэхээр хүмүүс одоо Монголын хүн ам цөөхөн болооч тэрөө нэг тойрон хүрээлэлтэд өгтлээ үнэнч нэг хэдэн бор төгрөг олоод 10 үрийн хаалгаар олоод өгдөг ч юм уу тэрүүндээ өгтлээ үнэнч тий би бол одоо энэ тойрон хүрээлээс энэ даргаасаа салахгүй гэд явцдаг. Үнэн үг хэрэгтэй байна энэ цаг үед. Хүмүүс яг үннээ одоо энэ ард түмэн яаж тэднийг одоо хүмүүс нэрлсэн бай? Ухаантай байна уу? Тэнэг байна уу? Хамаагүй. Баян байна уу? Ядуу байна уу? Хамаагүй. Хамгийн гол нь энэ ард түмэн өөрийн гэсэн газар шороо тусгаар тогтнолтой байх ёстой. Энийний төлөө бүх хүн бүх төрийн түшээд, төрийн тэргүүд бүгдээрээ нэгдэн зүгт харж явах ёстой гэж би боддог. Тэгээд тийм учраас би энэ гинхэн юм шиг хэрнээ амархан юмд хуурддаг. Хуурддаг хэрнээ яг хэрэгтэй цагт дуурч чаддаггүй бас тийм ээ. Их одоо гудамжинд явахдаа мундаг хэрүүл хийдэг шүү дээ манайхан чинь. Гудамжны шахацалдаан бөглөөнд өстэй хууц үлдээ тулаад өстэй янз бүрээр хүмүүс би нэгэ дууддаг. Тэгсэн хэрнээ яагаад энэ төр зэхтэй хэрүүл хийж чаддаггүй? Яагаад нэгнээ өмөрч чаддаггүй? Ийм арт түмэн гэж байдаг юм уу гэж амын асуумаар санагддаг юм аа. Шүлгийг ер нь зөвхөн хүний сэтгэлд хүрж илээвэл юугаар нь бичсэн яадгийн. Хамгийн гол нь тэрийг бид нар бол модернистууд бидрийг бол ойлгохгүй одоо цагийн шүлэгчд реалистууд хуучин цагийн шүлэгчд эдийг бол одоо та нар ойлгож байгаа чинь буруу гэж хэлдэг бол үнэхээр буруу шүү дээ. Яг тэгэхээр юугаар ч бичсэн яадгийн хин та нарын эрхчлөлийг хасчаад байгаа жишээлбэл тийм ээ юугаар ч хамаагүй бичлээ. Бүх ийсмэр бич хамаагүй. Тэгжээд сонгодог зохиол төрдөг. Хамгийн гол нь хүний сэтгэлд хүрдэг байх ёстой. Хүний сэтгэлд хүрнэ гэдэг өөрийнхөө шүлгийг уншиж чаддаггүй яруу найрч байдаг л да. Өөрийнхөө шүлгийг ерөөсөө огт уншиж байгааг би тайзны яруу найрч биш гэдэг. Өөрөө бичээгүй л байхгүй юу. Хэрвээ үнэхээр өөрөө чинь сэтгэлд багтаад, сэтгэлээс чинь хальж асгараад өөрөө чинь энэ 10 хуруугаар бичигдсэн бол шөнө өдргүү тамлж байгаа чамаас төрсөн бол чи энийг өөртөө заяасан дуу хоолоогоор микрофон гүгэрч гэсэн чи уншиж ярьж чадна шүү дээ. Хүнд хүрэх ёстой байдаг. Тэгэхээр би бол зүгээр шүлэг уншиж чаддгүй хүмүүсийн ихэнх нь зүгээр модон одоо орчуулга хийдэг ч юм уу тэгээд эсвэл зүгээр гадаадын уран зохиолоос хулбарсан хүмүүс голдон уншиж чаддгүй. Энэ бол аль хэдийнэ батлагдсан зүйл шүү дээ. Агуух найрагчид бүгдээрээ шүлгэнд дуудаж уншдаг байсныг би энд хэлмээр байна. Хүмүүс нэг хэсэг одоо 1990 оноос хойш юм бүхэн гэдэг өөр болоод тий за одоо энэ зах зээл гэж нэг юм байдаг юм байна. Утга зохиол гэж нэг юм байх хэрэгтэй юм байна гэл шинэ ориентацтай шинэ одоо замуудыг эрэлхийлсэн тийм үү. Эргээд хуучиндаа ирж байгаа юм. Яагаад эргээд хуучиндаа ирж байгаа нөхлөөр сонгодог уламжлалт яруу найраг руу илүү их өнгөж харж байна. Өнөөдөр ардын аман зохиолоос үүдэлтэй монголчуудын дунд мэрэгэн төргөн хиллэгүүдээр хэлц өгүүдээр энэ Монголын ард түмэн үнэхээр дэлхийд одоо нэгдүгээрт бичигддэг шүү дээ. Тэгэхээр энэ юуг харуулад байна гэхээр хэл сэтгэлгээ хоёр нэг гэдэг шүү дээ. Тэр ард түмний хэл нь ямар байна? Сэтгэлгээ нь тийм байна. Сэтгэлгээ үнэхээр өндөр байсан. Өнөөдрийн 21-р зууны яг Монголын ард түмэн яг ямар байгааг бид нар интернетийн хэлээр жишиж болохгүй баха. Тэгээд орчин үеийн утга зохиол бол өнөөдрийн интернетийн утга зохиол биш. Энэ бол жинхэнэ тэр утга зохиолын хөрвүүлэг, утга зохиолыг тойрсон бусад салбаруудын энэ салбаруудыг оролцуулаад энэ их өргөн утга зохиол бол өнөөдөр маш сайхан шинэ хүмүүсээр баяжж байгаа. Дуун хөрвүүлэгчд нэлээд олон боллоо. Төвд, манж, хятад хэлнээс монголчуудын эрт дээр үед бичсэн зохиолуудыг маш сайхан орчуулж байна. Ганжуур данжуурын орчуулгыг энд хэлж болно. Бусад одоо судруудын орчуулгыг хэлж болно. Энэтхэгийн уран зохиолоос аван хайлсан Монголын утга зохиол айзам төрлөг нийлж ингэж орж ирсэн утга зохиолыг бас хэлж болно. Тэгэхээр дээр нь одоо бидний өөрсдийн бүтээж байгаа уран зохиол яг ямар байх вэ гэхээр нөгөө сонгодог уламжил дээрээ орчин үеийн энэ өнөөдрийн энэ мэдээллийг бас уйж наалдуулж тийм үү энийг харилцсан одоо хамааруулж ингэж бичих нь хамгийн одоо зүйтэй гэдэг юм уу да. Тэгээд тэгж бичиж чадж байгаа зөндөл олон хүмүүс бас гарч ирж байна. Ер нь яруу найраг бол өөрөө үзэгдэл байх хэвээр. Яагаад гэвэл хин нэгэн яруу найрагч зүгээр нэг
юу гэдгийг ичих булчирхайгүй хэлсэн хүний үг байдаг жишээлбэл те одоо юу ч гэдгийг бурхан чи хуцч гэдэг юм уу те зүгээр энүүгээр ингээд нэг анхаарал татаа хайчдаг ч юм уу те энэ бол үзэгдэл биш байхгүй юу харин тууштайгаар нэг үзэл санааг тууштайгаар нийгэм түгээсэн хүн төрлөختөнд бий болгосон энэ үзэл санаа бол жинхэнэ яруу найрч төрж гарч ирснийг хэлж байгаа юм. Үүнийхэн төлөө тэр хүн хохирдог байх ёстой шүү. Ягаад тэгэхээр зүгээр урлаг утга зохиолыг одоо юу гэдгийг чихний эмх шиг те зүгээр гоёо гангарааны одоо бугуйч энтер гэж боддог, өмсдөг палаж гэж боддог те. Би яруу найрч хүүхэн гिचүүл нэг үнтэй ингээ адилхан болчих юм байна. Эсвэл тэрнээс илүү гарчих юм байна ч гэдэм үү. Ингэж боддог хүмүүс харамсалтай нь байдаг. Тэгхгүйгээр энэ яруу найргийн төлөө, утга зохиол, урлагийн төлөө хүн өөрийнхөө зүрх сэтгэлийг хохироож байж гарч ирдэг. Магадгүй тэр шоронд ордог чайнам шиг. Магадгүй тэр цэндийн дамдын сүрэн шиг хэлмэгддэг. Магадгүй тэр мөр дэндвийн ядам сүрэн шиг буудуулдаг. Магадгүй тэр нацаг дорж шиг өргөдмөр хувь заяаг туулдаг байх ёстой. Магадгүй тэр явуу хулан шиг уран цэцэн онгодороо насаараа ингэж бүгдийн оргилд явсан хэрнээ хизээч тэр бусад яруу найрагчтан дандаа араас нь яаж байгаагүй тэр араас нь түлхэж юу гэдгийг нэг тийм ховоор холлохгүй амьдрна гэдэг чинь том гавьяа шүү дээ. Ийм сэтгэлийн ариун цэвэртэй, сэтгэлийн ариун цэвэр гэдэг бол амны ариун цэвэр. Ийм хүмүүсээс гарсан яруу найраг бол жинхэнэ яруу найраг болж чаддаг. Яг ийм яруу найрагчид энэ цаг үед хэд байна гэдгийг би тоолж үзээгүй. Ягаад гэвэл одоохондоо цаг үе бүгдийг шүүх бол одоо цаг үе болоогүй байна. Яруу найрагчид бол ирээдүрэг байна гэр амьдардаг хүмүүс. Нэвтрүүлгийг дэмжигч Glamour Art Gallery. Сайрхах юм даанч биштэй, санчигндан буралтай эрхэнд би хайртай. Жаргахын өмнө зуул бадамлан асдаг шиг 40 хүрсэн эрхэн үнэнчил баймаар да. Намар оройн жимс гашуун болоод амттай. Надад дурлсан та минь хаан бугавчаар дөнгөлөөтэй. Янаг зөөлөн харцны танайсаар ятг хуур шиг би хөглөгдөх дуртай. Уруулын будгийн минь цамцныхан хэнэс угааж орхидог муухай зантайч урвж хөрөвдөг насны минь айлыг өөчлөн боддогт нь би танд хайртай. Дурлал гэдэг зугаа бишийг дөөлөн орчлон та одоо л ойлгоно. Дутуу хайрлсан ханиан аргадахаар дурлаад гоцорсон намайгаач матна. Сүслэн залбирдаг гараараа нь тэрж шүлэг хилдэг уруулаараа үнсгэд минь сүүлчим болоод анхны хайр гэж байдаггүйг сүр салдан ухаарах болно. Гэхдээ мэдгүй одоо бол би нэг тийм хайр дурлалын тухай шүлэг бараг бичихгүй байгаа. Жишээ нь хуучин бол бичдэг байсан. Одоо зүгээр өөрөө аяндаа орж ирэхгүй байгаа зүйлийг би бичиж яах юм? Аяндаа орж ирэхгүй байгаа. Ягаад тэгэхээр яг бидний одоо нэг эд дунд насны те юма бичиж байгаа хүмүүст хайр дурлалаас чухал сэдвүүд энэ амьдралд хэлэх ёстой тийм сэдвүүд зөндөө байна штэ. Хайр дурлал агуу чухал сэдв. Гэхдээ би хангалттай дуулсан хангалттай шүлгийг хүмүүс цээжилсэн октод, бүсгүүчүүд, хүүхнүүд одоо надаас дээр эгч мэд хүмүүс энэ төр бүгдээрээ л тэр хайрын шүлгүүдийг цээжилсэн учраас би сэтгэл ханчаад байгаа юм биш шүү. Хэрвээ дахиж дурлах юм бол мэдээж хайрын тухай шүлэг гарах байх. Гэхдээ баг үгүй болов. Бусдаар бол цааргалдаг сэдв би үхлийн тухай бичих дургуй жишээлбэл. Хүмүүс дандаа мухай ёрлож бичдэг сүнс одоо юу гэдгийг дандаа харанхуйн тухай хүн өөрөө яг ямар байна яг тийм юмны тухай бичдэг байхгүй юу? Тэ хүн өөрийгөө талент хараад би өөрөө сайхан гэж хүн өөрийгөө боддог юм лээ шүү дээ. Гэтэл бараан хувцалдаг, бараан юм боддог, дандаа бараан үйл хийдэг, тэ тэгээд тийм бараан үгсийг одоо ярьж хүмүүсийг бараантуулахыг хүсдэг. Тийм хүмүүс л яг тийм юмны тухай бичдэг. Тэгэл тийм учраас яг тэр нь биелдэг те галзуурдаг, солиордог, эсвэл юу гэдгийг одоо хийн дэврээд ингээд янз бүрийн юм хардаг болчдөг те. Тэгээ энийгээ бол уран бүтээлийн онгод ч юм уу намайг дагж байгаа хар сахиус ч гэдэг юм уу буруугаар тайлбарладаг. Хүн гэрэл гэгээтэй хорвоод бид нар өвтөнч байна уу, өндөр хүнч байна уу, ямар ч байсан бид нар энэ гэрэл гэгээтэй байх ёстой хүмүүс. Бид нар доошогоо биш дээшээгээ явж явах ёстой хүмүүс. Юугаар хүрдэг юм? Бурханд хүрэх ямар зам байдаг гэж боддог өөрөө. Бурханд утга зохиолоор хүрнэ, уран зургаар хүрнэ, хөгжмөр хүрнэ. Урлаг энэ жинхэнэ урлаг соёлоор хүрдэг байхгүй юу? Тэгээ соёл бол яах вэ? Урлагийн хажууд бол зүгээр хүн бүр өдөр бүхэн гараа савандаж угаах ёстой гэдэг шиг дүрм.
Гэтэл өнөөдөр манай нийгэм соёлтой байгаа билүү? Хүндрэлтэн соёлтой байж чадж байна уу? Хуулиар зохицуулдаг тэр нийгэмд хуулиар зохицуулчих болдог байх. Манайд харин тэр хүн чанарын хууль, хүний дотоод хууль болсон тэр хүн чанарын хууль үйлчлэхгүй байгаа тохиолдолд юм урлаг соёл ярих, юм утга зохиол ярих. Тийм учраас энэ арт түмнийг би утга зохиолыг уншиж мэддэггүй гэж боддог болсон. Сүүлийн үед хэсэг бүлэг хүмүүс байдаг л да. Урам өгдөг тийм үү? Өөртөө язгуураасаа боловсралтай. Тийм улсын хүчинд л өнөөдөр урлаг утга зохиол амьд явж байгаа. Эрийн 3 наадам бол Монгол наадмын чимгэлдээ амьд явбал улсын наадам үзэн гэж нацагт орж байгаа маань хэлсэн. Гэхдээ амьд явбал улсын наадам үзэж чадаагүй найрагчийн нэг би жаахан яагаад эсэргүү ярьцлага өгöd байгаа юм бэ гэхээр 7 сарын 13-ны өдөр Дашдаржийн нацагт орж 9 гудамжны хашаа налаад нас орсон юм аа. Тэгээд энэ нас орсон энэ хүний музей өнөөдөр жишээлбэл байхгүй болсон байна шүү дээ. Яагаад энийг төр нь харж мэддэггүй? Төрийн ерөнхийлөгчөөс ахуулаад Монголын зохиолчдын эвлийн гүйцэтгэх захирлаа хүртэл үе үеийнх нь хүмүүс энийг үл мэдгчин царайлаад уншигчд нь нэгтгэггүй. Яг энэ бидрийг энэ нэвтрүүлэг гарч явах үед нацагт орж маань 1937 оны яг энэ өдөр бурхан болж илаа. Утга зохиол ер нь хүнд хэрэгтэй юм. Монголчууд хэрэгтэй юм хэрэггүй юм бэ? Тэ? Баяр наадамтай л байг л тэ. Зүгээр 93 наадам ал үзэг. Тэр хурдан морин уралдаад ирэг. Тэр бөхчүүл нь барилдаг. Зүгээр энүүгээрээ л байл да. Ном сумаа харваг те. Биеийн хүчнээс гадна энэ зүрх сэтгэлийг хөгжүүлдэг, зүрх сэтгэлийн булчин хөгжүүлдэг энэ зүйл чинь хүнд хэрэгтэй юм уу? Монголчууд хэрэгтэй юм уу? Тэ? Энэ тухай бид нар ярмаар байгаа юм. Тэгжээж бидний жинхэнэ наадам хизээ эхлэх юм гэхээр Монгол хүний оюуны баялагийг төрийн түвшиндээ үнэлдэг. Зулгуй зусар занг, арын хаалга, бялдууч, ховч тийм хүмүүсийг илүү их үнэлдэг. Тийм төртэй ч юм уу те. Тийм биш байхаан болоод ирэхээр л жинхэнэ наадам бол тэр үед эхэлнэ гэж би бодож байна. Энэ бол жинхэнэ одоо яаж нэрлсэн энэ бол жинхэнэ арчилсан хувьсгалын ардын төрийн жинхэнэ сайхан наадам жинхэнэ тэр үед эхлэх байхаа гэж бодож байна. Тэр болтол бас зай байна, зай байна. Монгол гэдэг үгэнд үгийг ингээ бодглохлоор Улаанбаатарын их өндөр харшуудаас илүү хөдөө номин ногоон талд бөмбөйтл барьсан цагаан гэр санаанд ордог. Зөөрөмлөгч хүн шиг цагаан гэрүүдтэй байж байгаа цэвэр сайхан сэтгэлтэй, цэвэр сайхан монгол хэлтэй Монголынхын төлөө чадлаараа өөртөө ажиллаж байгаа төрдөөн ширвэгдэж юм уу шилэгдэж өөрсдийнхөө хувь заяаг бас босгож яваа түмэн олонныхон дунд амьдарч яваа олон энэ монголчууд та бүхэндээ баяр наадмын мэндчилгээ хүргье. Та бүхэн маань сайхан наадаарай. Утга зохиол гэдэг хүний сэтгэлийг баясгадаг зүйл биш. Хүний сэтгэлийг бас шаналгадаг, хүнийг юм бодуулах ёстой тийм зүйл байдаг учраас хэрвээ хатуу үг хэлсэн бол уучлж, хүлээж, хүлцэж өршөөж яваарай. Ягаад тэгэхээр хатуу үг гэдэг бол гашуун үг гэдэг эцэстээ хамгийн үнэн үгийг л тэгж хэлдэг гэж би боддог юм аа. Та бүхэн сайхан наадаарай. Баярлалаа.